За аргачлал бүлгийн бичлэг А8 гэдэг бичлэгийг оруулж байна. За өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ мэдээний тухай жоохон ярилцсанаа. За энэ бол манай бэлгийн бөмбөрцөг. За энэ дэлхийн бөмбөрцөг дээр маань өнөөдрийн байдлаар 7.3 тэрбум хүн амьдардаг юм байна. Тэгээ энэ хүмүүс өдөр болгон их бага хэмжээний мөнгө кармалаад гэрээсээ гаргадаг юм байна. Тэгээд өдөр тодорхой хэмжээний гүйлгээ ийн гэсэн үг, тийм ээ. За амьдрал ингээд тасралтгүй бол үргэлжилдэг. За нэг хэсэг нь унтах гээд хэвдэж яагаад нэг хэсэг нь өглөө босч идэг. Тэр үед нэг хэсэг нь өдийнхаа цаг угаа сууж идэг. Ингээд амьдрал бол ерөөсөө дэлхий дээр маань бол тасралтгүй үргэлжилж байгаа гэдгийг бол бид бүгдээрээ мэднэ. За дэлхий дээр нэг 200 гаруй улс орн бас байдгийн байна. Тэгэхээр энэ 200 гаруй улс орн гэдэг маань 200 гаруй эдийн засаг байна гэсэн үг шүү дээ. 200 гаруй мөнгөний нэгж байна гэсэн үг. Энэ 200 гаруй улс орн бас хоорондоо арилжаа 8 улс төрийн янз бүрийн сэдвүүдээр өдөр болгон гэрээ хэлцэл хийгдэж байна гэсэн үг. За ингээд амьдрал тасралтгүй үргэлжилдэгтэй адилхан энэ тасралтгүй үргэлжилж байгаа амьдралын маань нэг одоо тусгал болж тийм энэ ханшууд маань бас тасралтгүй хөдөлдөг гэдгийг одоо бид нар сайн мэднэ. За ханшинд нөлөөлөх үйл явдал амьдрал дээр тасралтгүй болж байдаг. Ямар ч ханш хизээж ямар ч шалтгаангүйгээр хөдөлдөггүй. Тэрний цаана шалтгаан байхгүй бол энэ лаа яг зураг шиг л ингээд зогсчих хэвээр. Жижиг трейдерүүд бол энийг бол нэг сайн л бол нэг дээш доош нь 5 пипл хөдлөх баг. Гэтэл энэ ханшууд хөдлөөд амьдрал нь үргэлжлээд биднээс арилжаа хийх боломж олгогдоод байна гэдэг бол энэний цаана бол тасралтгүй ямар нэг шалтгаанууд байх нь шүү дээ, тийм. За харамсалтай нь энэ шалтгаануудаас бидэнд маш цөөхөн хідэн л одоо мэдээлэгддэг. За харамсалтай нь чи юу бахтай магадгүй бас олзуур хууштай ч байж магадгүй. Ягаад тэгэхээр бид зөвхөн мэдээлэгдээд байгаа хэдхнийхээ учрыг олж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээлэгдээгүйг нэмээд ингээд өдөр шөнөгүй баахан мэдээлэл өгвөл биднээс бас арилжаа хийж чадах хүн ер нь үлдэх л удаа, тийм ээ. Бас энэ бол бас хэцүү. Тэгэхээр биднээс цөөхөн хэдхэн л мэдээлэгддэг гэдгийг яг тодорхой тогтсон цөөхөн хэд тодорхой хугацаанд л биднээс мэдээлэгддэг. Энэний цаана бол асар их мэдээлэл, асар их үйл явдал бол бидэнд мэдэгдэхгүйгээр өнгөрдөг. Энэ бүх үйл явдал бол энэ ханшийг хөдлөгдөг гэж. За ийм ойлголцоодыг бас авцсан байх хэрэгтэй. За энэ бол биднээс мэдээлэгддэг цөөн хідэн. За жишээ нь Forex Peace юу лээ? Энэ Forex Peace Army.com гэдэг. За энэ мэдээг бол биднээс мэдээлдэг цөөн хэдэн вебсайт л байдаг. Тэгээд эндээс бол би Forex Factory-г л хардаг. Дөө энэ Forex Factory-г хардаг. Зүгээр хэд хэдэн вебсайт байдаг. Тэрнээс бас та бүхэн сонирхуулж байгаа нь энэ. За энэ вебсайтыг бол бас харж болно. Энд дээр бол ингээ мэдээлдэг. Энэ ард нь ингээ дарахаар чарт нь гарч ирдэг. Бас тэр нь бас магадгүй бас давуулт байж магадгүй. За одоо энийг чарт одоо ингээд за чинь өнөөдөр New Home Sales гэсэн мэдээ зарлагдсан юм байна. Энд дээр нь ч одоо сонирхолтой хүнээс чарт харуулж. За мэдээ маань энд зарлагдсан юм байна. Тэгээ ханш ингэж хөтлсөн юм байна. Энэ 1 минутын гинэ. За 1 минутын шиг юм байна. 5 минутын болгоод. За иймэрхүү
байдлаар ингээд та нас мэдэн дээр бас ханшаа одоо мэдээ энэ шүү дээ. Яаж хөдлөө гэдгийг сонирхоод харах юм боломжтой. За энэ бол биднээс юм мэддэг Forex Factory энэ дээр бас яг market гэж ороод за ингээд бол бас мэдээгээ чартан дээр харж болдог тийм. За энийг та бүхэн мэдэх бах. Яа ингээд энэ шүү дээ одоо New Home Sales гэд мэдээ зарлагдсан энэ байна. Тэгээ энэс хойш юм хөдөлгөөн гарчээ гэж. Тэгээ өмнөх мэдээ нь хаана байна гэд ингээ харж болно. За энэ л бол биднээс ойлгомжтой хэсэг ингээ таахан нэгэ харж болдог. За цөөн хэд ингээд мэдээлэгдчих тийм байна биднээс. За энэ саяны чарт мэдээ энд дэрсэн ханшуул үндсэндээ за яг амьд чарт руу очиод тэгээ харахад бол саяны мэдээн дээр бол ханш үндсэндээ нэг иш нөтлөгчээ. Тэгэхээр одоо энийг орт лааны гол аа шүү дээ. Энэ л аа 16 пифний хооронд л савлсан биш ханш 16хан пифний хооронд л савлсан. За тэгэхээр одоо миний нөгөө нэг ярих гэдэг юм чинь. Тэгвэл одоо энэ уналтын хөдөлгөөн, энэ өсөлтийн хөдөлгөөн дахиад сая энд унлаа. Эндээс ийшээ ингэж унлаа, энд ингэж өслөө, энд ингэж унлаа ч гэдэг юм уу те. Эндээс ингэж өслөө ч гэдэг юм уу тэгээд маш олон хөдөлгөөнүүд тэгвэл биднүүсийн одоо үзэж харж байгаагаар бол мэдээгүй үед хөдөлж байгаа байхгүй те. Мэдээ байхгүй гэтэл ханш өсдөд байдаг. Ханш хөдлөөд байдаг. А гэтэл энэ маань бол цаанаа бол учир шалтгаантай байна шүү дээ. Ганцхан биднээс мэддэг, мэдээлэгддэг нь зөвхөн а бусд нь бол биднээс мэддэгддэггүй. За тийм учраас ханшийн хөдөлгөөн болгоны цаана учир шалтгаан бол байгаа гэдгийг хэлье. За ханшийн хөдөлгөөний цаана байдаг учир шалтгаануудын бас нэг учир шалтгаан нь юу вэ гэхлээрээс амьдрал дээр болж байгаа бизнесийн гэрээ хилцэл худалдаа 8 тэр юмнаас гадна Forex зах зээл дээр зөвхөн ашиг хийхин төлөө орж ирж байгаа маш том трейдерүүд байгаа. Биднүүсийн нэрлэлээр market maker-ууд. Жишээлх юм бол би энэ зураг скриншотны хэдийн скриншот би 4 жилийн өмнө хийжсэн юм байлаа. За энд бол юу болж исэн юм бэ гэхлээрээс 3 том банкны трейдер хоорондоо чаталдаг байсан. Тэгээд тэднээс ийм богино хугацаанд тэрийг ийм нээлттэй байсан байхгүй юу? Сонирхолтой маягаар. Тэгээд тэр үед би бас орж сонирхож байхдаа авсан ганц 2 ийм скриншот байлаа. Тэгэхээр энэ банкны том трейдерүүд маш их захиалга банкн дээр хоримтлагдчихж байгаа байхгүй. Тэгээд тэрийг зүгээр л нэг оруулдаг байгаа байхгүй юу? Ядаж оруулахдаа хид хидээрээ нийлж цогтой оруулдаг тий. А эсвэл ямарваа нэг одоо бизнесийн үйл явдлыг хүлээж аваад давхардуулж оруулдаг ч гэдэг юм уу. Тэгээ энд бол ийм энэ бол бас л биднүүсийн огт мэдэхгүй зүйлийн нэг байхгүй юу? Хин хинтэйгээ хувилдаад, хин хинтэйгээ үгсээд хизээ ямар захиалгуудаа оруулах гэж байгаа вэ гэдгийг бол биднүүс огт мэдэхгүй. Тэр биднүүс ямар ч вебсайт юу ч мэдээлэхгүй. Ханш хөдөлдөг мэдээ байхгүй. А энэний цаана байгаа учир шалтгаануудын нэг нь бас нэг иймэрхүү учир шалтгаанууд байх нь шүү дээ, тий. Биднүүстэй ингээ сайхан мэдээлж байгаа л хоорондоо сайхан чаталж байгаа, ярьж байгаа. Ингээ зарим ингээ 3 трейдер байгаа байхгүй би мэдээж ингээ зарим нуудын бол бас устгасан тэрүүд ингээ хамаагүй гаргаж болохгүй гээд. Тэгэхээр энэ бол бас нэг шалтгаан. Биднүүсийн мэдэхгүй, бидэнд мэдээлэгдэхгүй бас нэг шалтгаан. За ингээд хэд хоногийн өмнө би нэг мэдээний үеэр хийсэн нэг богинохон бичлэг байгаа. За тэр бичлэгийг та бүхэн одоо үзээрэй. За үзхийн өмнө би та бүхэнд нэг
маш хурдхан нэг юм танилцуулчихъя гэж бодоод байна. За энэ бичлэгэн дээр ч гэсэн яригдсан. Гэхдээ хэр ойлгомжтойгойг би мэдэхгүй байна. Би зүгээр дахиад тайлбарлаж гэж бодож байна. Тэгэхээр жишээлх юм бол энэ евро USD 5,000-ын чарт байна тий. За мэдээ яг энд зарлагдлаа тий. Мэдээ ийм хэмжээний хөдөлгөөн гаргасан байна. 16 пипний хөдөлгөөн гаргалаа. Тэгэхээр яг энэ мэдээний өмнө одоо энэ мэдээнээс болоод ханш өсөх болов уу, унах болов уу, яах бол таамаглал нь юм байна гэл ингээл савчаад байх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр тайван суугаад л хүлээж авах хэрэгтэй. Ер нь бол миний энд өгч байгаа зөвлөгөө бол мэдээн дээр битгий арилжаа хийл гэж байгаа шүү дээ. Гэхдээ мэдээгээ бол өдөр бүр шалгахдаа би ийм хугацаанд би арилжаа нээж болохгүй юм байна. Эсвэл нээлттэй арилж байгаа би энэс өмнө яах вэ гэдгийг нэг тийш шийдэх хэрэгтэй байна гэдгийг харахын тулд л мэдээ шалгаад байгаа байхгүй юу. Намайг тэр Audacity Capital дээр арилжаа хийж явах ч гэсэн хүн болгоны өмнө байдаг 3 дэлгэцийн нэгэн дээр нь Forex Factory л байдаг. Тэгээд мэдээ ирлээ амтшгүй. Заал чимээ ороод хүмүүс босоод хэдгураараа гараад дээшээ гарч кофегаа аваад бүр дээшээ гарч кофегаа уугаал байшингийн тагтан дээр. Тэрнээс яг арилжаа хийхгээ суудаг хүн гэж бол ер нь баг байдаггүй. Тэгэхээр би ч гэсэн та бүхнийг бол мэдэн дээр арилжаа хийх гээл энийг 16 пипний дотор ч нэ штэ тий. Ийм өндөр лааны гол онтой ингэж гаргаж яана гэдэг чинь хин энэ мэдэн дээр орж ирдэм бэ гэхээр ер нь бол трейдерүүд бол мэдэн дээр бол орж ирдэггүй ингээд гараа явчихдаг байна шүү дээ. Тэ арилжаамаар зогсоод. Хин тэгээд энэ ханшийг ийм богинохон хугацаанд ийм галзуу болгон шиг дээш нь доош нь авч хилдэг вэ гэхээр мэдээж биднээс скальпер гэж хүмүүсийг сайн мэднэ шүү дээ. Тэ скальпер хийдэг хүмүүс. Скальперууд л орж ирж энийг бужигнуулж байгаа байхгүй юу? Скальпер гэдэг хүмүүс маань ямар хүмүүс вэ гэхээр ерөөсөө л 5-10 пипний ашиг аваад гардаг хүмүүс шүү дээ. Скальперууд бай хийсэн ханшинд очсон тэгэд ашиг аваад гарсан. Зөрүүлээ сел хийсэн. Энд дор орж ирсэн үү? 10 пп юм уу 5 пп авсан ашиг аваад хаасан. Скальперууд ерөөл тийм л арилж байна. Тэрнээс энэ мэдээ нь ийм гарлаа, мэдээ нь сайн гарчлаа, ханш нь өсөх ёстой гэдэг юм уу? Энэ мэдээ нь муу гарчлаа. Тийм учраас ханш нь унах ёстой ч гэдэг юм уу? Тэр бол тэр скальперуудад ямар ч байдлын байхгүй асуудал байхгүй юу? Тийм учраас надад бас өмнө ч гэсэн Facebook дээр бас ганц нэг залуучууд бас асууж ирсэн. Ингээд мэдээ сайн гарлаа, ханш унчихын. Мэдээ муу гарлаа, ханш өсчихин энэ ямар учиртай юм бэ гэх. Тэгэхээр би юу хэлэх гээд энэ тайлбарж хэлэх гээд энэ хөрөөс манай залуучууд энийг хараад идэх байхгүй. Энийг хараад идэх байхгүй. Тэгээд мэдээ сайн гарсан. Одоо энэ дээр муу гарсан ч гэж магадгүй. Тэгээ муу гарсан ханш өсчлөө гэдэг байхгүй. Энийг яриад идэх байхгүй. Тэгэхээр тийм биш. Яг энэ мэдээний лаа гэж энэ ойлгоц байгаа. Тэгээд тэр мэдээний лааны дараа ханш тайвшрал одоо юм уу одоо хэвийн хөдөлгөөндөө орох хүртэл энэ хүн хоорондын тоглолт бол скальперуудын л тоглолт байдаг. Скальперуудад ханш хаашаа явах нь бол хамаагүй байдаг. Хэрвээ үнэхээр энэ мэдээ сайн гараа тэгээд ханш үнэхээр ингээд өсөж байгаа юм бол те мэдээж дараагийн мэдээ хүртэл өснө гэсэн үг шүү дээ. Нэг за одоо жишээ нь юу гэдэг энэ хавьд нэг энэ цэг хүртэл өснө гэж бодъё л да жишээ нь. Яг ингээд багшлах талын авьяас дутаад байхгүй юу. За энэ хүртэл өснө гэж бодъё л да тий ханш. Тэгэх юм бол энэ хооронд чинь юу болох вэ? Зөндөө лайлаа болно шүү дээ тий. Гээ зөндөө лайлаа болно шүү дээ энэ хооронд. Өөрөөр хэлбэл яг хоо биднүүсийн арилжааны аргачлалаар биднүүс зөндөө сайхан арилжааны баай оролтууд гаргаж өгчээж тэгжээж нөгөөдөгт ч очиж шүү дээ. Тэгэхээр трейдерүүд маань гол нь юу харж суух хэрэгтэй, юу харж суудаг вэ гэдэг нь бол энд мэдээ сайн гарлаа, ханш өсөх юм байна. Окей. Тэгвэл энэ пул баакуудыг л хүлээж идэх байхгүй юу? Энд пул баакуудыг л хүлээгээл алдахгүй арилжаа хийгээл явж байгаа байхгүй юу? Тэрнээс яг энэ мэдэн дээр нь хурж ирээл 5-10 пивтэй зодтолцоод идэх байхгүй юу? За энийг бол бас манайхан сайн ойлгоорой. Тэгээд мэдээ сайн гарсан ханш өснө гэдэг. Тэгтэл ундаг. Тэгтэл энүүхэн энэ хэсэгтээ зууралдаад байдаг. Хэдэн скальперууд орж ирэл бужигнуулж байгаа л тоглолт байдаг. За энийг бол
ойлгоорой гэж би хэлж байгаа. Тэгээ ер нь мэдэн дээр бол арилжаа хийх гэдэг хэрэггүй. Мэдэн бол байнга шалгана. Шалгахтаа бол арилжаа хийх гэж биш, хизээ зах зээлээс хол байх вэ гэдгийг шалгах гэж. Мэдээний өмнө битгий арилжаа нэ гэдэг. Тэгэхээр одоо хэр өмнө юм бэ гэдэг асуулт гарч магадгүй. Жишээлх юм бол эх 7 хоногт зарлагдах FOMC гэдэг мэдээний өмнө арилжаа нээж болохгүй гэхлээр зүгээр маржгнаад хэлвэл өнөөдөр тийм мэдээний өмнө л واخгүй тий. Тэгэхээр арилжаа нээж болохгүй гэсэн үг бол тийм биш. 5 минутын шаардсан дээр арилжаа хийж байгааг бол мэдээнээс өмнө бол нэг цаг 2 цагийн өмнө бол арилжаанд орох нөхцөл бүрдвэл арилжаа нээж болно. Ягаад гэвэл за 2 цаг байна гэж бодоход чинь 24 лаа хөдлөнө гэсэн үг шүү дээ. 24 лаа хөдлөхөд бол чиний стоп лоссыг очиж зах юм уу, таргет чи очиж зах юм уу, аль нэг юм нь болох магадлал өндөр. Дээр нь тэрнээс өмнө чи өөрөө очиод хараад арилжаагаа бас маллах. Ийм цаг хугацаатай байгаа байхгүй. Тэгтэл юу гэдгийг одоо мэдээнээс 30 минутын өмнө зарлагдвал тэнд бол юм нээж болохгүй л байхгүй юу? Хэрэггүй л байхгүй юу? Мэдээг л хүлээх хэрэгтэй. Мэдээний дараа ч гэсэн мэдээний лаа гэж би түрүүн ярьжсэн те. За мэдээний лаа гэж түрүүн би ярьжсэн. За мэдээний лаа гэдэг нь ойлгосон одоо энэ шүү дээ те. Тэгэхээр яг энэ мэдээний өмнө одоо яах вэ гэдэг юм байхгүй. Мэдээний лаагаа хүлээн. Тэгэхээр мэдээний энэ лаа гэдэг байгаа юм чинь одоо жишээлх юм бол энд 10 цагт зарлагдсан гэж үзэхэд 10-аас 10:05 хүртэл гүйж байгаа энэ лааг л халиад байгаа. Тэгэхээр энэ лаа маань хэдий дээрээ ийм урт голтой байлаач гэлээ гэсэн өсөх лаал гарлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ өсөх лаа гарсан учраас энэ одоо дараагийн нэг пул бак энд явагдаж чинь тий. Тэгээд пул бакийнхаа эсрэг хөдөлгөөн гарлаа. Одоо энээс хойш арилжааны боломж гарвал нээж болно. Ерөөсөө мэдээ зарлагдлаа, scalp руу савчлаа, нэг пул бак хийглээ. Тэгээд одоо чинь биднээсээ арилжааны оролдоор бол энд маш гоё баай оролт гарч ирж байгаа байхгүй юу? Индикаторуудаа харлаа. Тэгэхээр энд мөн аврежуудаа харлаа, өнцгөө харлаа, хоорондын цагийг нь харлаа. Бид одоо энд бай хийж болж байгаа байхгүй тий. Энд бай хийж болж байгаа байхгүй. Stop loss энэ тавилаа 10 пип. Target 10 пипээр тавилаа зохиод гарлаа, 20 пипээр тавилаа энэ зохиод гарлаа. Энэ бол гайхалтай арилжаа болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ арилжааг бол яг мэдэн дээр хийж байгаа биш байхгүй юу. Гэхдээ энэ хөдөлгөөн бас мэдээнээс болж л гарч байгаа хөдөлгөөн. Гэхдээ яг мэдэн дээр биш, мэдээний дараа нэг pullback хийх юм байна. Ингээд одоо ханш үндсэндээ одоо scalp руу гараа явчихж байгаа л гэсэн үг байхгүй юу? Энэ хооронд. За энэ дараа бол ингээд арилжааны боломж гарахад арилжаа хийж болох юм байна гэж ингэж бодох хэрэгтэй. За тэгэхээр мэдээнээс хэр өмнө хэр хойно гэдэгт би баг ч гэсэн ойлгож өглөө гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээ үзцгээе. За дөнгөж сая FOMC мэдээ зарлагдлаа манай орон нутгийн цагаар 14:00 10 сарын 8 2015. Тэгэхээр энэ мэдээний үед ханшинд яаж хөдөлгөөн гарах нь гэдгийг харах зорилгоор энэ бичлэгийг бол хийх байсан боловч яг мэдэн дээр бол софтвер бол юм хөлддөг. Тэгж хөлдөөд тэгээд одоо бол нэг юм жоохон гайгүй болж байна. За мэдээ зарлагдсан хугацаа бол энэ байгаа юм. Энэ л. Тэгээд мэдээ бол ханшиг ийм байдлаар хөдлөглөө. Тэгээд өнөөдрийн бичлэг энийг хийж байгаагийн зорилго нь юу юм бэ гэхлээс би ер нь бол залуучуудаа зөвлөхөд бол мэдээнээс ер нь бол хол байх хэрэгтэй. Мэдэн дээр бол арилжаа хийх гээд байх бол нэг шаардлага байхгүй. Тэгэхээр дөнгөж сая бас яг энэ байдлыг би өөрөө сая үзлээ. Ингээд бичлэг хийх гээд миний софтвер бас яг хөлдчихөж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн янз бүрийн захиалга оруулцдаг. Софтвер чинь хөлддөг. Та нар ингээд
стоп лоссоо хөдлөгдөг юм уу, эсвэл ашгаа аваад хаах гэдэг юм уу, ямар нэгэн болоход бол болдгоо. Тэгээд гайг олон хөдлөд эхлэхэд аль үеч юм. Стоп лосс чинь зогцсон ч юм уу, ямар нэг байдал үүсгэсэн байж идэг. Тийм байдаг. Дээр нь бол яг мэдээний үеэр бол брокерууд спредийнхаа хэмжээг бол нэлээд хэмжээгээр нэмдэг. Тэгээд тэрийг бол бас анзаарч явах хэрэгтэй. Тэр бол бас нэг сөрөг тал. Нэг сөрөг тал нь бол тэр софтвер гацтай, хоёрдугаарх нь бол спредээ нэмдэг. За хамгийн том шалтгаан нь яагаад мэдээнээс холбоо гэж зөвлөдөг вэ гэхээр одоо ер нь сүүлийн нэг 10 жил ч гэдэг юм уу, 15 жил ч гэдэг юм уу. Энэс өмнө бол иймэрхүү мэдээн дээр бол ашиг хийж болж исэн юм шиг байна. Ашиг арилжаа хийж болдог. За одоо бол байдал хүнд болсон. Ягаад гэхээрээс янз бүрийн мэдлэгтэй, янз бүрийн ойлгочтой хүмүүс зах зээлд их оролцдог болсон. Тийм учраас тэднээс одоо замбраагүй одоо байсэл төвчнүүдийг бол дарах тохиолдол маш их гарсан. Тэгээ энэтэй ер нь уялдсан байх гэж бодож байна. Ер нь бол томоохон трейдерүүд тэднээс өдөр болгон мэдээгээ шалгадаг ч гэсэн мэдээг шалгахдаа арилжаа хийх гэж биш. Зах зээлээс хизээ би хол байх хэрэгтэй юм бэ гэдгийг үзхийн тулд мэдээ шалгадаг. Тэгээ яг мэдээний үед бол тэд арилжаа бол хийдэггүй, арилжаанаасаа гардаг. Тийм учраас би бас мэдээнээс хол байсан дээр бол өгдөг, ийм зөвлөгөө өгдөг. За бүр мэдээн дээр арилжаа хийхгүй бол болохгүй, бүр өгчих гээл байгаа бол одоо хийхээс өөр арга байхгүй. За тэгвэл яаж хийх вэ гэдгийг одоо та бүхэнд би хамгийн одоо айгу боломжийн гэж үздэг энэ аргаар хэлж өгье. За яг одоо жишээн дээр. Жишээ нь мэдээний яг өмнө биднээс одоо энэ мэдээн дээр ханш одоо өсгөл унах уу гэж ингээл жижигчдэг. Ямар тийм шаардлага байхгүй. За зүгээр л 50 сууж заяа. Зүгээр л 50 сууж. Харин чи ямар цагийн чартан дээр арилжаа хийдэг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Одоо чинь 5 минутын чарт. Тэгвэл одоо 14 цагтаар мэдээ зарлагдж байгаа. Тэгвэл 14-өөс 14:05 хүртэл гүйсэн энэ лаг болвол би юу гэж хэлэх вэ гэхээр мэдээний лаг байхгүй. Зүгээр л 50 сууж. Энд дээр яах нь хамаагүй. Юу ч битгий хий зүгээр сууж. Тэгэхээр энэ лаг чинь хаагдахтаа нэг бол өссөн, нэг бол унсан лаг болж хаагдсан шүү дээ, тийм ээ. За жишээ нь энэ жишээн дээр бол өссөн лаг болж хаагдлаа, тийм. Дараагийн лаг нь үлээ. Бас өслөө. Дараагийн лаг нь энэсэндээ зогслоо, тийм. Дараагийн лаг нь тэгснэ юу хүлээгээд байгаа вэ гэхээр энэ хараа одоо хүртэл ингээд удаашралтай байгаа байхгүй. Юу хүлээгээд байгаа вэ гэхээр одоо яг энэ орж иж байгаа пул бак гэн тийм. Энэ пул бакийг хүлээгээд байгаа. За энэ пул бакийг хүлээгээд тэгээ энэ пул бак дээр өмнө бол нэг орой хийчлээ, нэг ёроол хийчлээ, тийм нэг Fibonacci татчихлаа. За энд мэдээ орж ирсэн, мэдээний лайн байна. Мэдээн дээр ханш юм гэдэг өссөн хүртэл одоо эргээ пул бак хийж байна. Одоо 61.8-ыг бараг шалглаа. Одоо эндээс харин ханш өсгөн үү, унах нь үү гэдгийг хүлээж авах хэрэгтэй. Ханш үргэлжлэн унаад явал юу ч гэдгийг тэгэл энэ юу гэдгийг энэ мэдээг бол зүгээр л тэгэл орох юу ч гэдгийг. Харин ханш энэ төвшингээс эргэж ойгоод өсөх юм бол харин энд нэг ёроол хийн гэсэн үг шүү дээ, тийм. Тэрнийх нь жоохон доор стоп лосс тавиад бай оролт хийж болно. За мэдэн дээр яагаад энэ 5 минутын лайн дотор гэхэл одоо маш их дэж доош савлсан шүү дээ. Дараа нь ч гэсэн савлсан. Энэ маань юу явагдаж байна вэ гэхлээрээс мэдэн дээр бол одоо яг скальпрууд л орж ирж байгаа. Скальпрууд бол ерөөсөө 5-10 пип аваад гардаг болсод шүү дээ. Тэрнээс тэднээс тэр мэдэн сайн гарсан, өснө, мэдэн муу гарсан, унан тэр огт байдлын явахгүй тэднээс. Тэгэхээр манай зарим залуучууд бол яг энэ мэдээгээ энүүхийн орчноо хараад тэгээд
Мэдээ сайн гарлаа, ханш унчлаа, мэдээ муу гарчлаа, ханш өсчлөө. Яагаад ингэж юм бэ гэдэг шүү. Тэгэхээр жоохон том цагийн чарт руу очиод хэрвээ мэдээ чинь үнэхээр зөв гарсан юм бол одоо сайн гарсан, ханш өснө гэж бодъё л да тий. За жишээлх юм бол юу гэдэг энийг цагийн чарт руу очие тий. За хэрвээ мэдээ чинь сайн гараад ханш жоохон зүүн хавт хийчихье. Ханш одоо ингэж өснө гэж бодъё л да тий. Тэхийн бол тэр өсөх хүртэл чинь зөндөө ийм сайхан pullback-ууд биднэрт үгүй шүү дээ. Buy trade хийх. Тэгэхээр трейд рүү тэрийг л хүлээж идэг байхгүй юу? Мэдээний дараа. Тийм тэр мэдээ үнэхээр нөлөөлөл ханш өсөх юм бол тэрний дараа мэдээж тийм pullback оролтуудыг аяндаа техник талаасаа чартан дээр хангалттай өгдөг шүү дээ. Тэгэхээр тэрийг л хүлээгэл сууж байна. Тэрнээс яг мэдээн дээр нь хурж ирээл цаг минуттай оролдоод 5 пивтэй оролдоод ноцолдоод байдаг байхгүй юу. За одоо хүртэл ингээд одоо харалтаа сонс юу энэ чи юу вэ? 28 минут өнгөрчөд тахт миний софтвер ийм л шүү дээ. Тэгэхээр энэ бол арай дэндүү байгаа байхгүй юу. За ингээд товчхон зөвлөгөө дуусгая да. Ер нь тэгээд мэдэн дээр бол нэг харилжаа их гэдэг ах хэрэггүй. Мэдээнээс холоо исэн дээр гэдгийг давтан хэлье.